сайн цаанаа боловч цагт байна. Өмнөх хичээлдээ бид large моторын талаар үзсэн бол өнөөдрийнхөө хичээлдээ infrared буюу зай мэдрэг сенсорын талаар үзэх байгаа. За энэ сенсорын талаар товчхон мэдээлэл өгье. Энэ сенсор нь болохоор бусад сенсорыг бодвол ганцхан IP удирдлага буюу одоо энэ удирдлагатайгаар холбогддог байгаа. За тэгээд 50-аас 70 см-ийн зайд мэдэрдэг юм сенсор байгаа. За одоо бүгдээрээ энэ сенсорыг ашиглан large мотороо ажиллуулъя. За энэ ингээ одоо манай хуучин код маань байна. Энэ дээр нэмээд 2 дугаар хэсгээс нь switch гэсэн функцийг оруулж өгнө. Эндээс болохоор энэ моторныхоо кодыг аваад одоо яг хийж байгаа код бүгдийн loop дотор оруулж өгнө. Тэгснээр код минь давталтайгаар хийгдэх байгаа. Ажиллана. За энд энийг оруулаад өгнө. Эндээс болохоор infrared sensor гэж сонгоно. Compare гэдэг зүйлээс нь хамгийн ихнийг сонгоно. Ингэснээр одоо энэ infrared sensor маань мэдэрч ажиллана гэдгийг одоо ингэж өгч байгаа. За port гэдэг болохоор нэг яад бол бид нар архиа 1.4 юунд үдээр холбосон байгаа. За одоо эндээс гэх юм бол одоо энэ мэдрээд яг энэ мотор ингэж ажиллана. Дахиад моторны функц оруулж өгье. Port нь болохоор A. Эндээс болохоор off гэдгийг сонгож өгнө. За ингэснээр сенсор мэдрээгүй үед ажиллахгүй. Мэдэрсэн үед болохоор ингэж ажиллана гэж байгаамаа. За одоо бид ажиллая. За одоо дахиад холбоё. Сая код нэр болохоор нэг гэж өгсөн. Тэгэхээр энэ сенсорын брикнийхаа нэг зүгээр болохоор код нэр болохоор мотор нь A дээр байгаа. Брикийг олчихно. За одоо энэ дэше start функцийг дарна. Код ажиллана. За ингэ мэдрээгүй байх нь ажиллахгүй байна. За одоо мэдэрсэн үед ажиллаж байна. Мэдрээгүй үед ажиллахгүй. Мэдэрсэн үед ажиллана. За ингээд өнөөдрийн хичээл та бүхэн таалагдсан гэж найдаа. Дараагийн хичээл хүртэл түр баярлалаа.